Урд шөнийн тохиолдолд Улаанбаатараас Дахныг жигсэн авцсан өөрөөр хэлбэл олон улсын авцсан дээр цайд мөндийн газар зам төвөр ослол гарч харамсалтайгаар бас хүний амнаас өхөрлөө. За урд шөнийн ослын хувьд гэх юм бол урд шөнө болсон байгаа. Шөнийн цагаар үлдсэн. Тэгэхээр эргэж жолооч нар маань шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцохдоо техникийн бүрэн бүтэн байдлыг ангах. За энэ дотроо гэрэлтүүлэх хэрэгсэл сайн байх. За мөн гэрлээ шилжүүлэх, хурдаа тохируулж явах одоо шаардлагатай байна. Хурдаа тохируулах гэсэн үүдснээс болоод бас зам төвөрийн ослын хэрэг гарах бас нөхцөл байдлыг бас гаргаж байгаа. 5 хүний амнаас үүдсэн. За 5 хүний амнаас өхөрсөн байгаас харамсалтай хэрэг гарсан байна. За яг одоо бол мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад бол яг зам төвөрийн осл юунаас болсон гэдгийг нь бол гарна. Тэгэхээр одоогоор бол яг зам төвөрийн осл юунаас бол шалтгаалж гарсан гэдгийг бол хэлэх боломжгүй байна. Арцсангуу бас одоо нөгөө аялал жуулчлалын цаг дууссан учраас зам төвөрийн осл бол багассан. Гэхдээ нөгөө эргэж жолооч нар маань нөгөө техникийн бүрэн бүтэн байдлыг хангадаггүй, хурдаа тохируулдаггүйгээс болоод бас ослууд бас гарч байна. Эргэж жолооч нартай дөрмөө мөрдөөд техникийн бүрэн бүтэн байдлыг хангах. За шөнийн цагаар үзэгдэл хязгаардамтал орчинд гэрэлтүүлэх хэрэгслийг бас стандартын дагуу тавьж байршуулах, хурдаа тохируулахыг бас цагдаагийн байгууллага сануулж байна.